Та бүхэнд заримдаа хин нэгний чин сэтгэлээсээ тэрвэрмээр эсвэл тийм тэрвүүлмээр үе гардаг уу? Тийм сэтгэл төрдөг үү? Хэрвээ тийм бол би өнөөдөр яагаад хүнд тэрвэрлэлт хэрэг болдог талаар ярьж өгье. Яагаад ийм асуултаар бичлэгээ эхэлж байгаа гэх юм бол ер нь панчаас салаад панчийг бараг хүн болгон мэдж байгаах. Одоо саяхан дэлхийн нийтээр хүн болгоны зүрх сэтгэлийг ингээд хөдөлгөөд амжилсан Японы зүү паркийн нэг хөөрхөн сармагчин байгаа шүү дээ. Тэгтээ тэр чинь хөөрхөн айгүй өрөвдөлттэй ээжтэй голөгдоод хүмүүсийн гар дээр өссөн. Тэгээд ингээд нөгөө нэг тасан зохицуулах гэдэг өөртөө нэг хөрхөн бамбруу шаваад өгцөн тэнгууд зоо паркийнх нь одоо сармагчингууд нөгөө нэгдэж чадахгүй панчийг ингээд дээрлэхийл бүр амир ингээд тэгээд тийм бичлэгүүдийг хэдүүлээ харсан шүү дээ тий. Тэгээд их хүмүүс яагаад тэр сэтгэлийг нь тэгж амар хөдөлгөж чадсан бэ гэвэл учир нь болохоор хүмүүс одоо түүний одоо сармагчингийн оронд өөрсдийгөө олж харсан гэх юм уу. Яагаад гэвэл одоо хүн амьтан хоёрын хооронд чи ижил төстэй зан чанарууд маш их байгаа. Сармагчин бол хүнтэй хамгийн ойролцоо амьтан. Тэгээд ингээ панчийг дээрлүүлж авах үеийг харахаар бол ингээ панч зөвхөн тэрвэрлэл хэрэгтэй байсан байгаа хгүй тий. All he need was just a hug. Тэгмээ зарим үед хүнд ч гэсэндээ зөвхөн нэг ганц тэрвэрлэл хэрэгтэй тийм үе мөчөр зөндөө байдаг штэ тий. Тэгээд энэ тэрвэрлэлт гэдэг процессын ард одоо бие физиологийн хувьд, сэтгэл зүйн хувьд яг юу болдог вэ гэдгийг өнөөдөр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж өгөх болно. Тэгэхээр биднэрт яагаад тэрвэрлэлт хэрэгтэй болдог вэ? Хариулт нь гэх юм бол бидний бие махбодын нэг онцлог системээс болж байгаа. За хүнд хүрэлтэн бол ер нь биологийн хувьд ийм дотн харилцаанд зориулагдаж бүтээгдсэн буюу одоо хамгийн энгийн атлан, хамгийн хүчтэй холбооны нэг бол physical touch буюу бие махбодын хүрэлцээ. Тэгэхээр одоо тэрвэрлэлт гэдэг зүйл чинь бол зөвхөн нийгмийн зан үйл биш. Одоо тэрвэрж хүн бие биедээ хүрэлцэж байна гэдэг болохоор бие доторх маш олон одоо системийг идэвхжүүлдэг нейрохими үйл явц гэж ойлгож болно. За тэгээд бид бүхэн хин нэг юмний тэрвэрх үед болохоор бидний рецепторуудын марсны хүлээ авахчид тархинд дохиог илгээгээд тэгснээрээ тархинаас бол окситоцин ялгардаг байгаа. Окситоциныг бол ихэнхдээ хайрын дааварч гэж бас нэрлэдэг. Ингээд окситоцин ялгарснараа хүнд итгэлцэл, дотн байдлын, аюулгүй байдлын мэдрэмжийг төрүүлдэг. Нөгөө талаараа стрессийн үндсэн даавар болох кортизолыг давхар бууруулж идэг. Ийм үйл явц болдог. За ингээд би одоо окситоцин, кортизол гэдээ яриад эхлэхээр би бичлэгийнхаа үндсэн сэдв рүү ер нь орж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний бие махбод бол яг үүндээ энэ сэтгэл зүрх эсвэл тархинд захирагдаад байгаа юм биш. Бидний биеэс ялгарч байгаа дааварт захирагдаж байгаа гэж ойлгож болно. Би өөрийнхөө ингээд сэтгэл хөдлөлийг өөрөө зохицуулаад байна гэж боддог. Гэхдээ яг үүндээ бол бидний бие дотор байгаа химийн бодисууд шийдвэр гаргаж идэг байхгүй. Тэгэхээр ямар даавар ихсэж байгаа, багасж байгаагаар болохоор бидний зүрхний зохиолт, цусны даралт, тэгэл мэдрэлийн систем ямар хариу урвал үзүүлэхэд байнга шийдэж яадаг гэсэн үг байхгүй юу? Магадгүй чи гонигтай яж болно шүү дээ. Тэр чинь ингээд чи эмороо даадаг биш. Энэ бол ер нь серотонин багаагийн л шинжигсэн. Тэгэхээр мэдэрч байгаа бүх зүйлс одоо сэтгэл хөдлөлийн үндсэн дээр биш ээ. Харин дааврын чинь тэнцвэрээс л одоо хамаарч байгаа сэтгэл хөдлөлийн асуудлууд гэж ойлгож болно. Тэр сэтгэл хөдлөлийн одоо доктортой байдал, таашаалтай мэдрэмж, уур, гуниг, гутрал энэ бүх зүйл бол дааврын үндсэн дээр л үндэслэж одоо бид нар мэдэрдэг зүйл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ даавар гэдэг химийн одоо нэгдлүүд бодисууд бол одоо хүний биед дотоод шүүрлийн эргэтэн тогтолцооноос одоо ялгарч яадаг одоо гипоталамус, хүнчин тайрах, бамбай булчирхай, бөөрийн тэл булчирхайч гэх юм уу одоо шүүрэл ялгаруулдаг ийм дотоод шүүрлийн эргэтэн тогтолцоонуудаас ялгараад хүний биед одоо цус руу ороод цусаар дамжиж биеийн бүх эдээсэд одоо хэсгүүдэд хурж одоо биеийн өсөлт хөгжил, бодисын солилцоо, нойр, сэтгэл санаа гэд бүх зүйлд нөлөөлдөг ийм цогц системийг хэлж байгаа. Тэгээд маш олон төрлийн даавар байдаг. Энэ даавар болгон тодорхой рецепторт холбогдоод өөрсдийн үүргийг одоо гүйцэтгэж яадаг тийм онцлогтой байгаа. Тэгээд маш бага даавар ингээ өөрөө маш бага хэмжээтэй ялгарч яадаг. Тэгээд тэр маш бага хэмжээнд нь жижигхэн өөрчлөлт гарахад л бидний энерги, сэтгэл санаа, одоо сэтгэл зүйн төвлөрөл, тархины чадвар бүх зүйлд нөлөөлж яадаг гэсэн үг.
Хэрвээ даавар тэнцвэртэй ажиллаж чадвал бид нар урам зоригтой, таашаалтай, сэтгэл ханамжтай л байгаад байна гэсэн үг. Харин даавар тэнцвэргүй байх юм бол бид нар одоо стресстэй, нойр дутуу, байнгын юм уур уцаартай байж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр даавар бол маш олон төрөл гэж би түрүүлсэн. Тэгээд дотроо маш нарийн системтэйгээр үйл ажиллагаагаа явуулж идэг. Тэгээд илүү энгийн байдлаар зөвхөн сэтгэл санаанд одоо нөлөөлдөг даавруудыг өнөөдөр отоочхон ярий. Тэгэхээр тархийг сэтгэл хөдлөлийн төв гэж авч үзээд за эндээс сэтгэл санаанд нөлөөлдөг юм 3 үндсэн чиглэлээр хуваагаад авч үзэхээр сайхан мэдрэмж төрүүлэх, стресс болон аюулын дохио, тэгээд доктортой харилцаа гэсэн юм 3 байдлаар сэтгэл хөдлөл явагддаг гэж үзье. Тэгвэл одоо эхнийх нь болохоор сайхан мэдрэмжийн системд ямар даавар ялгардаг вэ гэх юм бол допамин, серотонин, эндорфин 3 байгаа тий. За допамин болохоор ерөнхийдөө урам зориг, шагнал буюу одоо ямар нэгэн зорилготой хүрэхэд үүсдэг тэр мэдрэмжийг дэмждэг юм өдөөгч, хөдөлгөгч даавар байгаа. Хэрвээ харин допамин багасах юм бол илүү хайхрамжгүй байдал үүсч идэг. Их допамин ялгарх юм бол илүү донтох, зан төлөвтэй холбоотой болдог байгаа. Харин серотонин бол сэтгэл хөдлөлийн доктортой байдал, өөртөө ихтэй байдлыг бий болгож идэг. Харин багасах юм бол илүү юм сэтгэл готрол, түгшүүр, цочромтгой байдлыг нэмэгдүүлж байдаг байгаа. Эндорфины хувьд гэх юм бол байгалийн өвчин амдагч гэж нэрлэдэг. Тэгээд дасгал хийх үед ялгардаг, хөнгөн баяслыг бол хүнд төрүүлдэг ийм 3 даавар байна. За тэгээд дараагийн нь болохоор стрессийн системд нь кортизол, адреналин, норадреналин 3 орно. Тэгээд кортизол бол ерөнхийдөө бид ингээд бага хэмжээгээр бол ялгарна. Тэгээд энэ кортизол удаан хугацааны стрессийг зохицуулаад тэгээд дарамт түгшүүрийн үед одоо юм сэрэмжтэй байхад тусалж цусндах сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Гэхдээ удаан хугацаагаар бид ялгарх юм бол байнгын түгшүүртэй, ядаргаатай байдал, ядаргаа, нойрны байдлыг одоо асуудлыг нэмэгдүүлж яадаг. Тэгээд харин адреналин бол зүрхний цохилтыг хурцсах, алах хөлөргөх ч юм уу тий гэмтийн айдас эсвэл юм догтлыг одоо юм тэмч эсвэл зүхт гэсэн тийм хариу урвалыг биеэс ялгаруулж яадаг гэсэн. Норадреналин болохоор эсрэгээрээ. За тэгээд сүүлийнх нь болохоор тайван байдал буюу харилцаа холбооны систем гэх юм бол окситоцин, мелатонин, прогестерон 3 орно гэж ойлгож болно. Окситоцин бол дөрөв миний ярьсан тэрвэрлтийн үед буюу юм хүрэлцэх, дотн харилцааны үед ялгараад айдсын хариу урвалыг бууруулж хүнд юм аюулгүй мэдрэмжийг төрүүлж идэг. Сонирхолтой факт гэх юм бол эмэгтэй хүнд төрөх үеэр окситоцин их хэмжээгээр ялгарч умаан булчингийн буцааж агшааж яадаг тийм хайрын даавар гэж нэрлэгддэг. За мелатонин болохоор нойрыг зохицуулдаг гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. Прогестероны хувьд бол тайвшруулах нөлөөтэй байгаа. За тэгэхээр та яг одоо өөрийгөө ямар мэдрэмж мэдэрч байгааг анзаарч байна уу? Тэгэхээр энэ дааврууд бол бие дотор дангаараа биш бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байдаг. Жишээлбэл кортизол ихсэхэд серотонин буурна, нойр дутмаг буюу мелатонин бага ялгарах юм бол серотонин, допамин хоёр багасчихна. Окситоцин ялгархаараа кортизолыг бууруулна, кортизол ялгархаараа окситоциныг бууруулчихна гэх юм уу тий. Дасгал хийх юм бол допамин, серотонин, допамин, эндорфин өснө гэдэг юм уу. Сэтгэл санаа гэдэг бол одоо юм урамшуулал, допамин, тайван байдал, окситоцин, стресс, кортизол гэх мэт энэ бүх дааврын тэнцвэртэй үйл ажиллагааг л хангаж чадчих сэтгэл санааны тайван байдлыг мэдрэх боломжтой гэсэн. Тэгэхээр ингээд одоо бодоод үзэхээр бид нар бол даавраа хэрвээ хүн айгүй юм смарт байгаад даавраа хизээ хаана яаж ялгаруулахаа зохицуулж чадах юм бол маш хүснээр амьдрах боломжтой. Тэгэхээр ингээд амьдралыг бол арай хялбараар даван туулах боломжтой юм шиг сонсогдож байгаа. Гэхдээ бодит амьдрал дээр энэ бүхэн тийм амар биш байдэн шүү дээ. Хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ бол шинжлэх ухаан болон анагаах ухаан хөгжихийн ирээр бас хүний бие махбод илүү нарийн түвшинд судлагдсан. Тийм учраас ямар үед одоо даавар ялгардаг, ямар үед даавар зогсдог, ялгарх нь багасдаг вэ гэдгийг нарийн судлагдсан учраас даавраа хянах хакууд гэж бас байгаа. Тэгээд одоо та ганцаардах мэдрэмжтэй бол энэ хэсгийг бас анхаарал үзгүй тий. Бичлэгийн маань сэдв бол тэрвэрлчүүд. Тэгэхээр тэрвэрлт буюу бие биетэйг хүрэлцэх үед бол окситоцин ялгараад татна харилцаа итвэхжээд сэтгэл санаа тэнцвэртэй, архаг ихс буурах боломжтой. Ингэснээр сэтгэл санааны доктортой байдлыг дэмжих нь байна.
Бас ингээ серотонин нэмэгдүүлэх гэх юм бол зүгээр юм өглөөний наранд гараад нэг 10-20 минут алхах, дасгал хөдөлгөөн хийхэд бол автоматар серотонин нэмэгдэнэ. Допамин бол өөрөө та допаминыг хязгаарлах, ялгаруулахаа өөрөө зохицуулж харьцангуй боломжтой. Допаминыг төвчүүлэхийн тулд бол одоо жижиг зорилго тавьж түүндээ хүрэх, тэгээ хийх ажлаа жижиг алхмуудад хуваах, шинэ зүйл сурах, дасгал хөдөлгөөн хийх гэх мэтэд бол допамин байнга ялгарч яадаг юм онцлогтой. Гэхдээ бол допамины огцом савлгаа бол бас донтолтыг үүсгэж идэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин кортизол өндөр байх үед нэг тийм удаан гүнзгий амьсгал аваад гаргах, бясалгал хийх, байгальд алхах, хангалттай сайн унтах үед бол кортизол аяндаа буурдаг байгаа. За эндорфины нэмэгдүүлэх энгийн арга гэх юм бол гоё инээх, хөгжим сонсох, тэгээ дасгал хийх үед эндорфин нэмэгддэг байх нэ. За иймэрхүү одоо жижиг зуршлаар, жижиг алхмуудаар та даавраа тэнцвэржүүлэх бас боломжтой. Тэгэхээр энэ дотоод шүүрлийн эргэтэн тогтолцоо даавраас бидний сэтгэл хөдлөл бас маш их хамаардаг байх нэ. Тэгээд бид нарт тэрвэрлэлт хэрэгтэй байгаад байна гэвэл окситоцин маань бага байгаад байх нь байна. Кортизол өндөр магадгүй стресстэй та явж иж магадгүй. Тийм болохоор хэрвээ хин нэгнийг тэрвэрэх хэрэгтэй бол заавал тэрвэрээрээ, хин нэгэн хажууд чинь тэрвэрлэхийг хүсэж байгаа бол бас тэрвэрээрээ гэж хүсье. Магадгүй яг панчд нэг тийм тэрвэрлэлт хэрэгтэй байсан шиг танд ч гэсэн тэр тэрвэрлэлт хэрэгтэй үед заавал хин нэгнийг тэрвэрж окситоцинаа сайн ялгаруулаарай гэж хүсье. За энэхүү бичлэгт маань харалтайсан баярлалаа. Дараа уулзъя.